Фэз Лексигийн жүжигт явах гээд дис чадна сэтгэлэн тогтлоо. Тэгтэл хажуунаас нь нөгөө залуу гарахаас ч өмнө ярих юм байна броон Джеймс гэж байдаг. Фэз гайхан бүх юм зүгээр өгөхэд загдаа нар маусын биеийг олчжээ гэж хэлэхдээ зэрэгцэн шаргал ус маань аяга доош унгаан алдав. Тэгснээ доош техникийн ардаар орж агаад Фэзийг чимээгүй байгаарыг гэж сануулна. Ингээд бүх юмны учрыг ойлгосон Фэз нөгөө залуу руу харахад чи сая миний хэлснийг сонсов яагаад ивч хэлэхгүй байгаа юм бэ гэхэд Фэз анаас нь Лаури алдсан гээ юм уу гэд орж ирж байдаг. Ер нь байдал бишцснийг ойлгосон ааш нуусан утгаа гарч ирээд залуугийн гүрээнд дүрээ наана. Энэ үед бүх юм дэндүү оройтсон байх болно. Тэгээд залуугийн амыг гараараа дарж аашд жимээгүй байхыг анхааруулна. Тэгээд амьсгал хураах хүртэл нь гараараа дарж сүүлчийн амьсгаа нь гарч дуусах үед Фэз уцыг аван галтгоонд орон аяхтай ундаанд хийж орхино. Яг энэ мөчөд өнгөрөөсөн амьдрал нь зурсхийн ороод ирж байгаа мэт. Лекситэй уцаараа ирээдүйн амьдралаа төсөөлөн ярьж Фэз фармруулаад амьдрах тухай хэлж байсан нь Лекси харин 3 хүүхэд гарах тухай энтергээд Фэз хэдхэн минутын өмнө аз жаргалтай байсан бол одоо айдас төгшрөөр дүүрчээ. Нийтэд хаягдсан да Кэси дэлбэрэг шахаж ямар сайндаа эцэн хүн ална гихчээр орж ирэнгуутаа шууд тайзан дээр гарч Лексиг хайж эхэлнэ. Тэгээд олонгуудаа чирж аргаж ирснэ. Чи миний сүүдэрт насаараа амьдэрч ирсэн болохоор энэ бүхнийг зориуд санаатаагаар хийж байгаа зү гэдэг галзуурч эхэлдэг. Энэ үед ээж нь бас тайзан дээр орж ирэн Лексиг хамгаалдаг. Кэси нэрээ та нар Мэди бит хоёрын талаар мэдсэн үү гэхэд тэр хэсэг нь гарч эхлэхгүй байсан болохоор хүмүүс гайхан шоолж инээлдэж эхэлдэг. Энэнд нь дэсгэд алдарсан Мэди Кэсиг очиж зодохоор гүйх үед найзууд нь бас даган гүнэ. Мэди өсгөдөө тайлж аваад яг тулааны бэлтгэлтэй тайз руу гарч байгаа юм чинь. Тэрүүгээр нэг хөөцөлтөн үзчихсэн хэдэн бүгд уцаа гаргаж ирээ бичлэг хийж байгаа юм чинь. Мэди Кэсиг барьж авч унгаан араас нь хөөж хан мөргүүлж ер нь лааж байгаамаа. Энэ үед туслах хийжсэн охин орж ирэн саяны болсон бүхнийг жүжигийн нэг хэсэг гэд хэлцэнгээд Лексигийн сэтгэл санааг хөөрхөн дээшлүүлж байгаа юм. Гэхдээ гондоохон гарч ирэх Лекси нөгөө хэд рүүгээ артал гадаа нь үзэгчэд Лекси ингэж орилж байгаа сонсогдно. Үүнд нь урамшсан Лекси тайзан дээр гарч ирэн өнөөдрийн дэрийг хүчгсэн энэ бүхнийг хийх урам өгсөн тэр нэг хүнд үнийг зориулж байна. Ингэж хэлдэг. Энэ үед ааш хийсэн үйлдэлээсээ болоод тэлтрэн зогсно. Ах нь хурж ирэн хонсрын шанаа амсуулна. Босож ирэн дүүмэн би энэ овшийг алсан окей. Чи юу чигээгүй ингэж хэлдэг. Фэз бол ганцаараа даах гэж шийдсэн байгаа. Харин ааш тиринээсээ гарч чадалгүй. Нуус эдэн бууга гаргаж ганцаараа нойл орсноо. Хаалгаа төвчээд байн дотор ороод бууга цэнэглээд хэвтчихдэг. Энэ үед нэйт хаазад дулган бууга сомлон нэг тишээ явж чаддаг. Тэр газар нь бол нийтийн аавынх нь агуулах байв. Орох үед аав нь хэдэн хүн цуглуулсан нарийж байдаг. Нийт аавыгаа тэрэн авч түүнийг жаргалтай байгаа юу гэж сууна. Дараа нь би өршөө авахар ирлээ гэснээ бууга гаргаад ирэхэд Джейкоб гайхаа харна. Царайг нь харалтаа. Нөгөө германоос флаш гаргаж ирснээ энд бүх юм байгаа гэж хэлдэг. Тэгээд хаалга онгоолгон цагдаа нарыг оруулж ирнэ. Энэ мөчтөө зэрэгцэн цагдаа нар Фэзинд дайралтын орж ирж илаа. Ааш үлдсэн хэдэн бууга сумлан бэлтгэх байдалд орноо. Тусгаагийнхан Фэз рүү бууга чиглүүлж гарыг нь өргүүлэх үед Фэз бити буудаараа энд хүүхэд байна гэж аль болох чадлаараа ойрлно. Ааш сандарсандаа буудаж эхлэх үед тэнсэн суманд Фэз оногдов. Энийг ч мэдээгүй ааш хаалга руу үргэлжлүүлэн буудсаар л. Энэ удаа цагдаа нарын ээлж болоход тэд нойлыг шүүрэн шанаг болтон буудна. Хаалгын хонгоолгон харахад ааш газар хэвтэж байдаг. Шатлахаар ирсэн дурак нь өвчлээ гэж удан эргэж хартал ааш бас жирэн түүнийг шатканаар буудан унгаана. Ийм мэрэгжлийн бос байхтай байдیں۔ Ингээд бууны лазер ааш руу чиглэж гохны дуу дуурав. Дүрс тайз руу шилжихэд тэд төгсгөлийн хэсгээ тоолж бодит амьдралаас сэтгүүлийн тавьсан ахлах ангийн охины бидний амьдрал жүжиг дуусаж мэхийн ясалхад үзэгчид тэднийг халуун дулаан алга ташлтан дор угтаж авна. Рүүгийн маань зүрхэнд хүрч чадсан бол та. Кэси нийтдээ өргөсөн өдрөө хаягдсан хэлэхэд Мэди энэ бол юу ч биш. Одоо л бүх юм эхэлж байна гэж хэлдэг. Хүмүүс гарч дуусах үед Жүүлс рүү дээр очин намайг уучлаарай. Би ч юм таартай. Би ч санаад байна. Ингэхээр дөрөв юу ч хэлэхгүйгээр духан дээр нь үнснээ босоод явнаа. Юу ч хэлээгүйгээр маш тохирсон хариултыг өгсөн мэт. Ингээд энэ удаагийн анги маань нүрэ туслаа. Дараагийн ангиар уулзлаа. Түр баяр.